За сайн байцгаана хүмүүстээ би Монгол Газар технологийн коллежийн газар зүйн багш Одон Саран байна. Өнөөдрийн хичээлд 10 дугаар ангийн газар зүйн хичээл хуурай газрын ус гэсэн сэдэв байгаа. За өнөөдрийн гол хичээлийн гол зорилго нь юу вэ гэхээр зэрэг хуурай газрын ус гэж юу юм? Түүний талаар бол мэдлэг эзэмших гол зорилго нь байна нэ. За үндсэндээ бид нар өмнө нь бол ярьжсэн тийм ээ хуурай усан мандлын бүрэлдэхүүн хэсэгт бол хуурай газрын ус багтана гэж хэлсэн. За тэгвэл хуурай газрын ус гэдэг нь дэлхийн далай тэнгисийн уснаас бусад хуурай газарт байх усыг бол бүхэлд нь бол хуурай газрын ус гэж нэрлэх нь. За мөн түрүүчийн хичээл дээр бол бид нар ярьсан тийм ээ. Хуурай газрын усыг газар доорх ус, гол мөрний ус гэж ангилна гэж ярьсан. За тэгвэл хуурай газрын ус нь газар доорх ус, гол мөрөн, нуур, мөсдлөг, мөсөн гол, агаардаг чиг, хөрсний чиг гэсэн үндсэн хэсгүүдээс бол бүрдэх нь. За тэгвэл хуурай газрын ус нь аэрацийн бүс, уул хөрсний ус, давхар хоорондын ус гэсэн хэсгээс бол бүрдэх нь. За энд ингээд аваад үзэх юм бол энийг хуурай газрын яг газрын гадар гэж үзэх юм бол эндээс доош байгаа давхаргууд байгаа усууд гэсэн үндсэндээ. За хамгийн эхлээд бол ус нэвтрүүлдэггүй давхарга. За энэ байна гэдэг нь өөрөө үндсэндээ бидний гიშгэж байгаа газарт байнга яадаг байх нь ус байдаггүй байх нэ гэсэн үг. За энэ ингээ ус нэвтрүүлдэггүй давхарга. За дараа нь бол ус давхраа буюу бид нар бол нөгөөд нь өнгөний ус гэж бол ярьдаг. За энэ ус бол байх нь. За энэ өнгөний ус нь өөрөө тухайлбал би та нар санаж байгаа бол би манай нутаг жишээлбэл 1 м 50 см яваад ус гардгаа гэж ярьжсэн, худаг байдаг гэж ярьжсэн. За энэ өөрөө энэ ус давхраа нь бол энэ ус нэвтрүүлдэггүй давхаргаагаа доор ойрхон байгаагийн жишээ гэсэн. За дараа нь бол уул хөрсний ус үл нэвтрүүлэгч давхарга гэж байна. За энэ ус үл нэвтрүүлэгч давхарга гэдэг нь энэ хөрсний өнгөн хэсгийн уснаас доош байх бөгөөд за энэ ус үл нэвтрүүлэгч давхаргын энэ доотлын энэ хэсэгт бол нөгөө артезийн ус бол энд байна гэсэн үг. Энэ ус нь өөрөө газрын гүний ус гэж нэрлэхэд тухайлах юм бол яг Улаанбаатар хотын хувьд бол энэ артезийн айсавд байгаа уснаас бид нар бол ус авч хэрэгэлдэг. За энийг бол бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр зэрэг гүний ус гэж бол ярьдаг байх нэ хүмүүстээ. За ингээд газар доорх усыг бол ингэж бол нэрлэх нь. За харин хуурай газрын усыг бол нөгөө гол мөрөнгө ярьсан тийм үү. За гол гэж юу хэлэх вэ гэхээр зэрэг голдрлоор урсгал ус. Үндсэндээ яг энэ дээрээс аваад үзэх юм бол энэ хонхор газруудад за ингээ харах юм бол харагдаж байгаа тийм ээ. Ингээд хонхор харагдаж байгаа хараа гүн харагдаж байна. За энэ хонхор хэсэгт байгаа яг энд байгаа энэ усыг бол бид нар энэ хонхорыг дагаад урсаж байгаа усыг бол гол гэж нэрлэх нь. За ингэхдээ энэ голууд нь өөрөө хүндийн өчнөө нөлөөгөөр аль гүн байгаа хэсэг рүүгээ урсж яадаг. Тухайлбал манай улсын бол ихэнх голууд бол хоошоо урсж яадаг анзаарсан баг. За ингээд гол мөрний систем гэж байна. За нэг том гол түүнд цутгаж буй бүх голууд. За тухайлбал одоо энэ дээр би орхон голыг аваад үзсэн байна тийм ээ. Манай улсын хамгийн урт гол гэж нэрлэдэг. За ингээд энд бол маш олон голууд бол нийлсэн байгаа. За хамгийн сүүлд бол энэ орхон голтой бол сэлэн мөрөн нийлж байгаа хэсгийг бол энэ дээр яг ингээд дүрсэлсэн байна. За энэ орхон сэлэнг хоёрын нийлж байгаа хэсгийг бол бид нар орхон сэлэнгийн бэлчээр гэж бол ярьдаг. За тэгвэл энд байгаа орхон гол цутгаж байгаа бүх голуудыг нийтд нь бол гол мөрний систем гэж бол нэрлэх нь. За энэ нь өөрөө энэ голын баруун талаас цутгаж байгаа цутгал хэсгүүдийг бол баруун цутгал, зүүн талаас цутгаж байгааг нь бол зүүн цутгал гэж бол нэрлэдэг байна. За мөн ингэж нэрлснийхаа үр дүнд бол бид нар бол ярьдаг шүү дээ тийм ээ. Манай хөгшчүүд бол ярьдаг. За 99 гол нийлэх юм бол мөрөн болно гэд ярьдаг. За орхон бол гол ухна. Харин сэлэнг бол сэлэн мөрөн гэж бол ярьдаг. За тэгвэл ус хураах талбай гэж байна. За голын системд хамаарах талбайг хэлнэ гэж байна. Үндсэндээ энэ орхон голын ус хураах талбай гэдээ үзэх юм бол энд байгаа бүх энэ жижиг цутгал голууд горхиуд нийлээд энэ орхон голын ус хураах талбай болох нэ гэсэн үг. За энэ ус хураах талбай гэдэг нь үндсэндээ хэдэн метр квадрат талбайг эзэлж байгаа вэ гэдгээс шалтгаалаад хэмжээнүүд бол харилцан адилгүй өөр гарах нь. За дараа нь бол ус хагалбар гэж байна. Голын системийг зааглаж буй газрын гадаргын хамгийн өндөр зэг. За энэ дээр бол ингээд улаан зураас зурцсан байгаа. Энэ шар дээр яг л зэрэг шар хэсэг нь арай нам хэсэг нь улаан нь бол хамгийн өндөр хэсэг нэгэд үзэх юм бол энэ голууд нь хоёр тийшээгээ урсж байгааг харуулж байгаа. За тухайлах юм бол энэ зурган дээр аваад үзсэн энэ бол ингээд хамгийн өндөр хэсгийг ингээд харах юм бол энэтэй ерөнхийдөө тустай харагдаж байгаа тийм. Энтэй талд байгаа нь бол
Энэ өөр айсав энд бол дахиад нэг өөр айсав ийшээ болоод ирэх юм бол арай дахиад өөр айсав болно гэд үзсэн байна. Тоолбол манай улсын хувьд аваад үзэх юм бол Төв Азийн гадагш урсгалгүй айсав, Номхон далайн айсав, Хойд Мөсөн далайн айсав гэсэн үндсэн 3 хэсэгт бол заглагдж байгаа юм. Тэр нь юугаар ялгарч байгаа вэ гэхээр зэрэг Хангаан нуруунаас хоошоогоо хэсэг нь Хинтийн нурууны баруун хэсэг бол Хойд Мөсөн далайн айсав. За Хинтийн нурууны энийг Хинтийн нуруугаа үзэх юм бол Хинтийн нурууны зүүн талын хэсэг нь бол Номхон далайн айсав. За Хангаан нуруунаас урагших хэсэг нь бол Төв Азийн гадагш урсгалгүй айсавд бол хаваарч байгаа юм. Тэгээд эндээс дүгнэх юм бол ус агалбарын шугам нь манай улсын хувьд бол Хинтийн нуруу, Хангаан нуруу гэсэн хоёр том нуруу бол ус агалбарын томоохон шугамуд бол болох нэ гэсэн үг байна. За дараа нь бол энэ усны зарцуулах гэж бий болж байгаа. За үндсэндээ голын усанд байх бүх элементүүд бол үндсэндээ энд бол бичигдсэн байгаа гэсэн үг байна. За усны зарцуулах тодорхой хугацаанд голдрлын хөндлөн огтлолоор нэг ч хугацаанд урсан өнгөрч буй усны хэмжээг хэлнэ гэж байна. За голдрлын хөндлөн огтлол гэдэг нь энэ гэсэн үг. За энэ үзүүлэн дээрээс харах юм бол яг та нарт одоо харагдж байгаа тийм ээ. Энэ хуурай байгаа эргийн хэсгээс доош орсож байгаа энэ хэсэг гэсэн үг. За газрын энэ дээр бол зурцсан байна тийм ээ. За энэний гүний хэмжээ бол доошох хэсэг нь бол гүн болоо явчих нь. Энд байгаа өргөнийх нь хэмжээ, энэ өргөний хэмжээг нь бол голдрлын өргөн гэж бол нэрлэх нь байна. За ингээд энэ хугацаанд одоо тухайлах юм бол яг энэ цэг дээр байж байхад хэсэг хугацаанд нэг ч хугацаанд гэж юм тийм ээ. За нэг ч хугацаа гэдэг нь 1 минут юм уу 1 секунд байж болно. За 1 секундэд хэдэн литр хэдэн хэмжээний хэдэн метр куб урсан өнгөрч байгаагаас нь бол шалтгаалаад энэ усны зарцуулга бол өөр гарах нэ гэсэн үг байна. За энэ усны зарцуулга нь бол Q тэнцүү, B үржих нь D, үржих нь F гэсэн томьёогоор бол илэрхийлэгдэх нь байна. За Q нь бол мэдээж усны зарцуулалт байж таараа. За нөгөө усны зарцуулалтад хэлсэн тийм ээ. Энд өнгөрч байгаа хэдийн хугацаанд өнгөрч байгаа гэсэн учраас B, D, F-ээр бол үржүүлчихэж байгаа юм. За B нь бол голын усны дундаж хурд 1 секундэд хэдэн км цагийн хурдтай гэдгээсээ шалтгаалаад өөр гарна гэсэн үг. За дараа нь бол D нь бол голын гүн хэсэг. Нөгөө усны мандлаас доош байгаа хэсэг. Бид нар дэлхийн далай дээр бол далайн хамгийн гүн хэсэг гэж ярьсан тийм үү. Далайн түвшнээс доош гэд дээш гэд ярьсан санаж байгаа бол за дараа нь бол голдрлын өргөн буюу энэ голын эргийн дагуух нийт өргөний хэмжээг авч үзэх нь. Энд одоо хэдэн метр вэ? 5 метрийн өргөнтэй байж болно. Зарим нь 4 метр, 3 метр. Тэрнээс өргөн бол голууд бол байгаа. За энэ бол томьёогоор илэрхийлэх. За энэний ямар нэгжээр илэрхийлэх юм бэ гэхээр зэрэг метр куб секунд, метр куб минут гэдэг. За 1 минутанд 1 секундэд хэдэн метр куб урсан өнгөрч байгаа вэ гэдэг нь бол өөрөө энэ усны зарцуулгыг бол илэрхийлнэ гэсэн үг байна. За дараа нь бол урсцын зузаан. Ерөөсөө голын усны гүн хэсэг. Нөгөө голын усны мандлаас доош байгаа ёроол хүртэлх хэсэг. Зарим үед бол ингээд нөгөө хүн даалд ордог, зарим нь бол бүр ингээд шагаагаар татдаг тийм ээ. За энэ бол энэ голын урсцын зузааны үйл илэрхийлэх юм байна. За дараа нь бол урсцын модуль. Голын айс авын нэгж талбайгаас нэг ч хугацаанд урсан өнгөрч буй усны хэмжээ. Айс авын нэгж талбай гэхэлэр хүүхдүүдээ нийтдээ энэ дээр харах юм бол яг энэ дээр ингээ харах юм бол энэ бол ингээд нэг айс авын голууд байна тийм үү. За энэ айс авын нэгж талбайгаас гэхэлэр зөвхөн энэ хэсгээс ч юм уу тийм ээ. Зөвхөн энэ хэсгээс нэг ч хугацаанд урсан өнгөрч буй усны хэмжээ гэж байна. Усны хэмжээ бол үндсэндээ урсцын модуль нь N тэнцүү 1000-ыг өршин Q хуваах нь F гэсэн томьёогоор бол илэрхийлэгдэх юм байна. За N мэдээж урсцын модуль, Q нь бол усны зарцуулалт гэдэг өмнө нь бол хэлсэн байгаа. За F нь бол усны талбай буюу нөгөө усурааж байгаа нийт усны айс авын хэмжээ энэ нийт талбай гэсэн. Хэдийн хэмжээний усурааж байгаа вэ гэдэг энэ талбайг бол үндсэндээ энэгээр бол илэрхийлэх нэ. За дараа нь бол усны коэффициент. За Оросын үндэсний хэдэн хувь нь голын устай нийлж буйг үзүүлдэг хэмжээгдэхүүн. Үндсэндээ газрын гадарга дээр тухайлах юм бол энэ дээр ингээд зураад үзчихвэл энэ газрын гадарга. За газрын гадаргаас дэшигээ нийтдээ ингээд одоо яа 10 сантиметр тундас унлаа гэж үзэх юм бол энэ 10 сантиметр тундасных нь хэдэн хувь нь газрын гүнлөө буюу хөрсөн шингэж байгааг үзүүлж байгаа юм. За энэ хөрсөн шингэн гэдэг нь үндсэндээ эндээсээ явсаар улмаар бол нөгөө голтой бол энд урсж байгаа голтой нийлж байгаа энийг нь бол үзүүлж байгаа хэмжигдэхүүнийг усны коэффициент гэж бол хэлдэг байна. За дараа нь бол урсцын норм. Тухайн голын жилийн урсцын олон жилийн дундаж утга олон жилийн гэдгийг бас анхаарах хэрэгтэй тийм ээ.
энэ голд энэгээр урсж байгаа урслын хэмжээ нь олон жилийн дундаж утга нь хэд байх вэ гэдгээс бол шалтгаалаад харилцаа адилгүй өөр өөр байдгаа гэсэн үг байна. За энийг бол А тэнцүү B хуваах нь 1000-ыг үржих нь F гэсэн томьёогоор мөн аль эсвэл Q үржих нь T хуваах нь 1000-ыг үржих нь F гэсэн энэ томьёогоор бол илэрхийлэх нь. За А-нуудад мэдээж урсцын зузаан буюу урсцын зузаан дараа нь бол эзэлхэн, B нь бол эзэлхэн, F нь бол айс авийн талбай, Q нь бол усны зарцуул, T нь бол хугацаа. Хугацаанууд бол нөгөөт нэг хэдийн хугацаанд гэдгээсээ бол шалтгаалаад харилцаа адилгүй өөр өөр байна гэсэн үг. Одоо жишээл 6 сарын хугацаанд байх юм уу, 1 жилийн хугацаанд 365 хоногт байх юм уу, аль 180 хоногт байх юм уу гэдгээсээ шалтгаалаад харилцаа адилгүй өөр өөрөөр гарна. Ингэхдээ ихэвчлэн энэ нөгөөт нэг олон жилийн дундаж утга гэж байгаа учраас одоо 36 сар, 48 сар гэдэг нэтер бол байж болно гэсэн үг байна. За дараа нь бол урсцын эзэлхэн. Урт хугацаанд голын голдролоор хөндлөн огтлоор урсан өнгөрч буй усны хэмжээ. Голын хөндлөн огтлоор гэж байгаа учраас нөгөө энэ зурган дээрээс харсан энэ хөндлөн огтл тийм үү? Энэ хөндлөн огтлоор урсан өнгөрч буй усны хэмжээ байна. За энийг нь үндсэндээ W тэнцүү Q гүрчгэн T. За W нь бол мэдээж жилийн урсцын эзэлхэн гэхэлэр зэрэг энэ голдролоор урсан өнгөрч байгаа жилийн урсцын эзэлхүүнээр бол авч үзэх нь. За усны жилийн дундаж зарцуулалт гэдэг нь бол мэдээж энэнгээр хэдийн хэмжээний урсж байгаа вэ гэдэг нь бол тодорхойлогдно. За тэр нь бол жилийн секундын нийлбэр буюу Т тэнцүү 31.56 үржих нь 16 зэрэгт бол энэ бүтэн жилийн хугацаанд яг ийм хэмжээний нийт секунд бол ийм хэмжээнд бол байдгаа гэсэн үг байна. Энэ бол яг хөглөр зэрэг тогтмол явж байна гэсэн үг байна. За дараа нь бол мөслөг олон жилийн болон мөнхийн цас мөс оршин буюу усны мандлын хэсгийг бол хионосфер буюу мөслөг гэж бол нэрлэдэг байна. За энэ мөслөг дээр бол мөсөн гол гэж нэг бас зайлшгүй яригдана. За үндсэндээ тэр мөсөн гол нь юу гэж байгаа гэхээр зэрэг олон жилийн энэ мөнхийн мөс цас нь хүндийн өвчний нөлөөгөөр энэ уулын орой дээрээс доош урсаад цасны хилээс доош бууж хөлдөх үйл явцыг бол үнд үүсэж байгаа зүйлийг бол мөсөн гол гэж бол нэрлэдэг. Манай орны хувьд бол Монгол Алтай нуруунд байх мөсөн голууд бол үүнд бол хамаарна гэсэн үг байна. За дараа нь бол цэвдэг газрын гадарга болон түүнээс доош хөлдөө байгаа хөрс. Энийг газрын гадарга гэд үзэх юм бол эндээс доошоогоо ерөөсө огт гисдэггүй хөлдөө хөрснүүд бол байж байгаа байна. За энэ доор байх хэвээр одоо энэний доор тийм ээ энэ чулуулагын доор суур чулуулаг дээр байнгын хөлдөө байж байгаа мөсийг бол цэвдэг хөрс гэж бол нэрлэдэг байна. За ферн гэдэг нь бол дагтарсаж нэгтарсан хөр цасыг бол хэлэх нь. За энэ нь үндсэндээ бид нар ярддаг тийм ээ. Цас хунгарлчиж энэ цас нэгтарсан байна гэд газар гიშгэд бол ингээд цөмөрч ордоггүй. За тэр хөрсийг бол үндсэндээ хөр цасыг бол ферн гэж бол нэрлэдэг байна. За нуур. За хонхор газар хуримтлагдан тогтсон далай тэнгистэй холбоогүй өвөрмөц экологийн орчин бүрдүүлсэн хуурай газрын усыг бол нуур гэж бол нэрлэх нь. Манай дээр бол байдаг тийм ээ. Хөвсгөл нуур, ус нуур, хяргас нуур гэд. За тэгээд тухайлах юм бол манай хөвсгөл нуур бол цэнгийн устай гэд ярьдаг. Гэтэл ус нуур бол далайн юуны гадаргынхаа хэмжээгээр хамгийн том боловч бас их давстай гэд ярьдаг. За ингээд нуурыг бол гарал үүслийн хувьд бол тектоникийн гаралтай, галтуулын гаралтай, мөслийн гаралтай, гулсалтын, цөмбөрлийн, органик хүний үйл ажиллагааны гэсэн үндсэн хэсгүүд бол ангилах нь байна. За тектоник гаралтай гэдэг нь бол тектоникийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон. Галтуулын дүнд бол галтуул дэлбэрээд тухайн бүс нутагт одоо усны хэсгүүд богцноос юм уу аль эсвэл зөвхөн нэг гол цутгаснаас болж бол үүсэж байгаа энэ нуурыг бол галтуулын гаралтай гэдэг бид нар ярьдаг тийм ээ. Тэрхийн цагаан нуур бол галтуулын гаралтай гэж ярьдаг. За дараа нь бол мөслийн гаралтай. Тухайн бүс нутагт байсан мөс хайлах эсвэл бол мөсөөр тэжээгдснээр бол бий болж байгаа нуурыг бол мөслөгийн гаралтай гэж хэлдэг. За гулсалтын гэдэг нь бол хөрсний өнгөн хэсэг юм уу хөрсний аль нэг хэсэг давхарга нь гулснаас үүсч бий болж байгаа нуурыг бол гулсалтын гаралтай. За цөмөрлийн гаралтай гэдэг нь бол үндсэндээ энийг бол бас карстын гаралтай гэж бол нэрлэдэг. Усанд эдэмтгэ бодисууд нь усан дууснаас бий болж болно гэсэн үг. За органик гаралтай. За хүний үйл ажиллагаа гэдэг нь бол үндсэндээ химэл нуурууд бол ихэвчлэн хүний үйл ажиллагаагаар бий болсон нуурууд байна гэсэн үг. За нуурын усны шин чанарын хувьд бол цэнгэг нуур, давстай нуур, шорог нуур гэж бол ангилдаг байна гэсэн үг. За цэнгэг нуур бол мэдээж цэнгэг устай тийм ээ давсны агуулмж багтай. За тэгээ шорог нь бол маш их хэмжээний давс ихтэй нуурыг бол хэлнэ гэсэн үг байна. За ингээд жишээ бодлогыг бол бодъё. За хараа голын хөндлөн огтлын талбай нь 15 м²
Урсгалын дундаж хурдан 6 м/сек бол усны зарцуулалт ба жилийн урсцын хэмжээг тодорхойлно гэж байна. За энэ дээрээс жилийн урсцын хэмжээг тодорхойлно гэж байгаа учраас тогтмол тоолох Т буюу нөгөө секундээ бол бас харгалзах хэрэгтэй гэсэн үг байна. За тэгээд мөн энд бол усны зарцуулалтын хэмжээг бол бас тодорхойлох хэрэгтэй байна. За нэгдүгээрт нь бол энэ дээрээс бол эхлээд усны зарцуулалтаа болъё. Усны зарцуулалтыг олохдоо бол энэ томьёог ашиглана тийм ээ. За Q тэнцүү 15 м3-ийг үржигдэх нь 6 м/сек гэдэг нь нэг хөндлөн огтлын талбайгаас бол 15 м2 талбайгаас урсж байгаа урсгалын хурдан 1 секундэд 6 м3 шүү энэ хүүхдүүдээ. За куб 6 м3 ус бол урсж байгаа байна. За тэгэхээр зэрэг Q тэнцүү 15 м3-ийг үржигдэх нь 15 м2-ийг үржигдэх нь энэ дээр алтчиж өгшин. 15 м2-ийг үржигдэх нь 6 м3/секундын хурдтай ус урсж байгаа. Тэгэхээр зэрэг усны зарцуулалт нь бол 90 м3/секунд. 1 секундэд энд бол 90 м3 ус бол урсаж өнгөрч байгаа байна гэсэн үг байна. За дараа нь бол нөгөө жилийн урсцын хэмжээг тодорхойлж байгаа. За жилийн урсцын хэмжээг тодорхойлохдоор зэрэг B тэнцүү 90 м3. Энэ дээр бид нар усны зарцуулалтаа бол гаргацсан байгаа. Тэгэхээр зэрэг энд юугаар ашиглаж гэсэн үг байна тийм ээ. 90 м/секундыг үржигдэх нь нөгөө 31.56-гийн 10 зэрэгтэнд 10-ын 6 зэрэгт гэдэг нь бол тогтмол жилийн нийт секундын хэмжээ тийм үү. За ингээд үзэх юм бол эндээс урсгалын хэмжээ нь 2840.4-ийг үржигдэх нь 16 зэрэгт куб бол гарна гэсэн үг байна. За дараагийнх нь бол далайн гүнийг олох. Бид нар бол энэ усны гүнийг олохыг бол яриаггүй. За тэгэхээр зэрэг энэ дээр бол энэ далайн усны гүнийг олохдоо тухайн багажнаас гарсан дуу хэдэн хэдэн секундын дараа буцаад газрын далайн мандал дээр тухайлах юм бол энийг бид нар ингээд үзчих болно гэсэн үг. Энийг далайн төвшин гэдээ үзчихье. За эндээс дамжсан дуу хэдэн секундын дараа буцаад энд ирэхээр бол энэ далайн гүнийг бол олж болох нэ гэсэн үг байна. За энийг олдог томьёо нь H тэнцүү 1500 м/секундыг хуваах нь 2 үржихэнтэй. Мэдээж H нь бол далайн гүн, Т нь бол хугацаа. Тэгэхээр энэ ихэвчлэн энэ томьёон дээр бол дандаа нөгөөд нэг гүнээс буцаж ирж байгаа секундын хэмжээ бол байж идэг байна гэсэн үг. За багажнаас гарсан дуу 6 секунд 75 дойлын дараа эргэж далайн мандал дээр гэсэн үг тийм үү сонсогдсон бол далайн гүнийг олгож байна. За томьёонд орлуулад бодглохоор зэрэг H тэнцүү 1500 м/секундыг хуваах нь 2 үржих нь нөгөө 6 секунд 75 дойлоо үржүүлэхлээр зэрэг энэ далайн гүн нь 5062 м-ийн гүнтэй байсан байна. Энийг бид нар ингээд үзэх юм бол яах нь вэ? Энийг дууны хурдан тархсан томьёо хэмжээ нь бол 6 секунд 75 дойл. Тэгэхээр зэрэг энд хүрээд буцаад ойхтой бол яах нь вэ? Энэ далайн төвшин дээр ирж байгаа юугаар бол хугацаагаар бол энэ далайн гүнийг бол олж болдог байна. Тэгвэл бид нар 11,000 м-ийн гүнтэй далайн дууны долгион дамжих хурдыг орлуулж бодож бас болох нэ гэсэн үг байна. Ихэвчлэн энд далайн гүнийг яаж тодорхойлдог вэ гэдээ бид нар өмнө бас ярьжсэн санагдаж байна. Тэгхийн бол энд нөгөө дууны долгион хэдийн хэмжээний хугацаанд тархаж байгаагаас шалтгаалаад энэ томьёогоор бол далайн гүнийг бол тодорхойлж болдог байна. Тэрнээс бол далайн гүн бол дэлхийн агаар мандал шиг тийм сайн судлагдсан зүйл бол биш. Энэ нь бол өөрөө нөгөө нэг далайн гүнд байх усны даралттай бол асар их холбоотой байх нэ хүүхдүүдээ. За ингээд багш нь бол гэрийн даалгаврыг юун дээр бол групп дээр тавьчин. За тэгээд тэр группээс бол гэрийн даалгаврын бодлогуудаа бодоод 3 бодлого даалгаварт өгнө. За тэр бодлогуудаа бодоод багш руугаа буцаагаад мэйлээр явуулаарай хүүхдүүдээ. За хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа хүүхдүүдээ.